Би Cry Baby-г аваад хаянаа нүзүүлэхээр явлаа. Би хоёртай хамтаа ийлаарэ. За онгоцнаас автобуснасаа буугаад тэгээд энэ гоё зочид бодол дээр бүрээдлээ. Тэгээд манай аяллаа юу маань бүртэж маань гэдэг тийм бодлыг цагааж өгч байна. За гоё өрөөнөр хахад авлаа дээ шүү. Манай аяллаахан маань хаана буудалж байгааг харъя. Энэ болохоор Resort Golden Palm гэдэг энэ нэртэй resort-д хэдүүлээ амарх юм байна. Тэгээд буудал байна. Өрөөндөө шууд ороод ирсэн байна. Яг угаасаа энэ хавийн буудлууд нэг амар тийм том байдаггүй болохоор хүлээлт маань дэжгүй, тун дэжгүй. Хэдүүлээ шиг яв. Энэ болохоор хоёр ортой их хөрөөнүүд нь дандаа хоёр ортой байгаа юм байна. Тэгээ хоёр ортой өрөөнд орсон. Тэгээд энд амрах хэсэг нэ. Дэжгүй шүү, тун дэжгүй. Хэдүүлээ хамгийн гоё хэсгийг нь харъя. Би болохоор террастай гоё хэсгийг нь захиалаад өгөөрэй гэж гуйж агаад гоё террастай хэсгийг нь хасан. Та хэд ч гэсэн ирэх юм бол заавал террастай хэсгийг нь сонгож ороорой заяа. За, гарцгаая. Ер нь бол өндөр дээр аваад амар гоё юм байна. Манай өрөө болохоор 4 давхар тавсан. 4 давхартаа бас гоё л харагдд юм байна. Юу нэстэ гоё ирэх чинь. So nice. Орой болохоор ишигээ гараа та. Бид нэр одоо амар халуун 35 градус юм болов. Шилэн гүүрэн дээр очиж агаад харуулъя. Явж агаад ийм мишгтэй тарлаа. Миши? Явж агаад нэг юм ястан мишгтэй тарлаа. Хөрхөн юм байна. Гоё юм байна. Ингэж харагдаж байна. Хүс маань жах уурсан. Ингүүл гоё шүү дээ. Яа, за хэдүүлээ явсаран байгаад ирлээ. Шилэн гөрөн дээр амар удаа алхсныхаа эцэст ирлээ. Энд тэгтээ жаа хүү ихтэй. Хэдүүлээ явъя. Алхсны эцэст ирлээ. Чухамл гоё газар юм байлгүй те. Тэндээс бороо ирж ийн. Хэдлээ бороо ирэхээс өмнө яг гоё газартай нь очиж харъя заяа. За. Яваарэ. Амар бороо ирж байна. Яна. Нөгөө нэг шилэн гүүрэндээ хүрээд ирлээ. За. Өндрийн айцтай начих хүнд бол энэ өстой тоглоом биш юм байна. Амар юм байна. Одоо дээшгээ 100 м дээр байгаа гэсэн баха. 100 м чинь хэдэн давхар юм бэ те? Амар өндөр л харагдаж байна. Тийшээгээ гоё харагдаж байна уу? Тийшээгээ гэх юм бол нэг юм нуур ах шиг байна. Тэгээ тэндээс бороо ирж байна. Бороо ирэхээс өмнө хэдүүлээ газ тийшээгээ явж үзье. За. Энэ зэрэг намайг амар застай амар байна. Энэ нэстэй амар юм байна. Өндрөөс айдаг хүн бол энэ бас үнэхээр экстрим юм байна. Гэтэ гоё яана. Энэ доошоо ингэж гүнзгий харагдаад тэгээ ингээд ишигээ ингээ гоё байгаль хамаг юм л харагдд юм байна. Нэцүүдээ одоо хартаа гэж харагдаж байна. Галзуу байна уу? Гэж. Одоо тэнгэрийг хартаа галзуу байна уу? Галзуу. Ийм галзуу. Гаян. Энэ ингээд бүр хүмүүс энүүгээр ингээд
Усаад явчт юм бүр тэр доошогоо хүртэл. Хи. Сонирхолтой л юм. Энд нь харагдчихэв нөө. Яаж гойсож байгаа нь. Оо харагдчихжээ. Оо анаа бүр гоё гойсож штт. Энд гэхдээ бүр тийм амар доошоо ингээ гуссаараа явахаар шал тэнийг биш юм байна. Гоё ч юм уу. Миний дээр хөнгө болгож чинь. Би зөв хүний бокс хүчтэй. Хоор гацсан байх шүү зөөд яваарай. Яа. Ямар хөвчлөлтэй юм бэ? Яаж надаа юугаар явж ин энийг ч юу гэж хэлээ. Кросс биш юу ч хэлээ. Капсулаар ингээ бууж ин. Тэгээ ямар ч гэсэн өнөөдөр эхний аялал гэхэд амар гоё сэтгэлтэй айгуу гоё явж байна. Ямар ч гоё юм бэ дээ. Тэгээ одоо бүр гоё газрууд үзэн. Болсон. Би тэгэд ядраад нэлээ өнөөдөр зүгээр гоё газруудаар явлаа. Тэгээд буудал маань бас гоё буудал байна. Тэгээд буудлын маань гадаах пүүлдээ орж пүүлийг шалгаж үзэх гээд ирсэн байна. Би угаас амар моос хэлдэг болохоор энэ нөгөө намхан гүйхэн пүүл ах шиг байна. Хэдүүлээ пүүлрээд нарцгаа. Гэтэ гоё буудал байна оо. Би тэгэд тэр дээр байрлаж байгаа. Хоёлаа буудлаа ингээ харуулчих. Амар харагдаж байна уу? Ингээ буудал маань нэг иймэрхүү харагдаж байна. Буудал маань би дотроос харуулсан бичлэгээд та ядэд бас гоё харуулна. Ямар ч байсан пүүл маань бол нэлээд том. Тэгээд тоглох зөндөө тоглоомнуудтай. Тэгээд зөндөө гоё амрах хэсгүүдтэй. Цаашаа пүүлийнхээ цаана заяо. Нөө юутай юм бэлээ? Далай маань ингээ пүүлийнхаа цаана шууд харагдаж байгаа. Тэгээ алхаал далаа руугаа орчижлаа. Эсвэл тэнд ингээ сууж агаад заваа юмнууд юм байна. Энэ заваа юмнууд. Энэ брэнд судлаад шүү. Ямар заваа юм бэ? Тэр бүр амар том хавч байна. Энэ бүр амар том хавч. Яа би тийм шоолж чадахгүй нэг ингээл хавчсан. Энд бас могоо байна. Могоо заас. Орч чадахгүй ингээд хараад. Би тэгээд одоо яг далайн аялалдаа гарсан байна. Тэгээд далайн аялал маань бүр хамгийн гоё санагдчихсан аялал юм байна. Нэг хэсэг байсан. Тэгээ өнөөдөр айгүй гоё тийм хүчтэй нартай биш айгүй гоё өдрөө зөөлхөн салхисаллаад тэгээд яг гоё далаа дээр бид нар дөнгөж гараад явж байна. Одоо бүр гоё хэсгүүд рүү очих бах. Тэгээд далаа дээр биднэрт бас гоё тоглоомнууд тоглох боломжтой юм байлээ. Бид гэхдээ баснаас жоохон айдаг болохоор тиймэрхүү тоглоомнууд сайн тоглож чадахгүй л байх. Басан дээр маш явж. Crazy. Манай аялагчид маань болохоор далаа дээр иймэрхүү далайн экстрим тийм тоглоомнууд тоглож болох юм байна. Энэ ямар амар юм бэ? Энэ гэхдээ амар тэнцвэр шаардах юм шиг л байна л да. Жох амар юм. Би тэгээд одоо яг гоё далайн аялалдаа явж гин. Тэгээд би тэдээ хамт аялж байгаа хүмүүсээс гоё сэтгэл авах чинь. Тэгээд маань заяа ихчтэй гоё хамт аялалд яваад гоё танилцсан. Заяа их гоё сэтгэлээ хуваалцаж аялал ямар хон одоо дөнгөж эд дундаа л орж ш тэ. Ерөнхийдөө бол яг ирээд битэд одоо 2-3 хоног ч байгаа ш тэ. Ер нь бол миний хувьд бол үнэхээр гайхалтай. Зэгүй юмнуудаа үзээд сэтгэл маш их өндөр байна. Тэгээд өнөөдрийн үед бол ингээд далайн аялал үнэхээр гайхалтай байна. Гоё юм зөндөө хийх гэж шиг байна. Тэгээд л одоо дөнгөж талдаа л орж байна. Талдаа орж явах амар гоё юм. Ер нь бол одоо л дөнгөж тийм тий. Одоо л талдаа орж ийн. Одоо цаашаа биднээс одоо 4-5 өдөр ш. Үзэх юм зөндөө байна уу? Гоё байна уу? Тэгээ манай Joel төрийн хамт таландаа баярлаа. Илүү гоё аяллуудыг бас биднэрт хийж өгөөрэй. Баярлаа. Явж агаад гоё сувдын дэлгүүрт орж ирсэн байна. Тэгээ энэ болохоор манай хөтөлбөрт байгаа аяллаа маань хөтөлбөрт байгаа дэлгүүр юм байна. Яг гоо энгийн аялагч надад бол жоохон үнэтэй л дэлгүүр байна. Бүр 100 саяын сувдан зөвлөж байх юм. Тэгээ яг гоо гоё үнэхээр гоё сувд сонирхдаг.
хүмүүст л энэ бол үнэхээр гоё дэлгүүр юм байна уу. Гэтэ эмэгтэй хүн болохоор бас гоё юм үзэж хараад гоё нүдээ хожирж агаад гарах чинь. Айгуу гоё савны дэлгүүрт би тэгэхэд орж ирчихсэн байж. Би та хэдэд нэг гоё юм харуулъя. Миний нүд орчихсон нэг гоё юм харуулъя. Аль нь нэсэн блэ? Энэ нэсэн мөлөө? Одоо зүгээр энэ бараа өнгийн энэ хар сувд бэн штэ. Бараг л 100 сая хавцаал юм байна. За яга. Someday. Гэтэ дараагийнхаа гоё цагсаалаар ялцгаая. Тэгэд одоо аяллаа маань дараагийн хэсэг болохоор нэстик тэргээ одоо нэстик тэргэнд сууж үзэх чинь би анх удаага сууж үзэх байгаа болохоор амар их догдолж байна. Одоо ард харагдаж байгаа тэр нэстик тэргүүдэд гуруулаа суугаад тэгээд тийшээ хөөрж үзэх юм байна. Би дахиад үргэлжлээд явсараа Хайнаны хамгийн алдартай барилга угаасаа яг интернетээс Хайна гэж бичиж хайх юм бол энэ барилга хамгийн гарч ирдэг. Beauty Crown гэдэг нэртэй барилга юм байна л та. Хоёул жоохон нааш хоортох зүгээр нөө. Beauty Crown гэдэг нэртэй барилга юм байна л та. Энэ барилга нь болохоор 2015 онд дэлхийн барилгын миссийн тийм юу байна. Тэнгүүтэл энэ барилгаа болохоор Beauty Crown гэд нэрлэгдсэн юм байна л та. Тэгээ амар гоё барилга байна. Гэтэ харамсалтай нь ийм амар гоё барилгуудаас ерөөсө хоёрхныг нь л ашигладаг юм байна хүмүүс. Тэгээ бусдууд нь зүгээр ингээд хийцгүй балгас болоод ингэ байж байгаа юм байна. Ямар сони юм гэхдээ. Уг нь аль бүр амар гоё барилга байна. За бидний дараагийн зогсоол Aqua Park Atlantis дээр ирлээ. Хайнанд гэдэг энэ Aqua Park Atlantis болохоор Азда хоёрт ордог том усан парк юм байна. Тэгэхээр энд ирэх юм бол ер нь хамгийн том гоё тоглоомнууд дээр тоглож болох юм байна. Энэ бол үнэхээр халуун оронд ирснэх 100 ирснэх хамгийн гоё активити болох хаа. Догдолж байна. Орцгоё. Би тэгэд Атлантис дотроо орж ирсэн тоглох чинь амар гоё юм байна. Одоо хамгийн дээр тэр харагдаж байгаа тийшээгээ очиж тоглоё гэж бодож чинь. Тэр болохоор миний ингээд нүдээр харж байгаагаар бол бараг нэг 10 давхар байшингийн хэмжээнээс дээшээгээ шууд их зураг сайн харсан их зураг ингээд шууд унгаад юм байна. Энэ бүр амар адреналин ялгаруулах юм шиг байна. Энд тэгээ зөндөө олон тоглоом байгаа гэсэн бид нэр орой хүртэл энд тоглоно. Тэгэхээр хэдүүлээ надтай хамтдаа явж тоглоцгоо. Амар өндөр дээрээс одоо унана. Гэтэ хүү ондохыг харуулчихсаа. За гоё явж байна. Би тэгэд одоо энэ дээрээс Айкаг чи нөхөр нь бож ирэхийг хүлээж байна. Айкаг танд гоё аялал юм явах шүү ёо янз. гацаа байна тий. Хүүхдэр биш үү? Жоох хүүхдтэй шүү. Жоох хүүхд буугаад өнгөрчлөө. Явж байгаа тэр нөгөө хоол байдаг хэсэг дээрээс манго хавсан амар гоё фреш хада ингээ гоё зүсч өгдөг бид нарт амар гоё нэ Монгол угаасаа юм мангонууд юм томороо байхгүй болохоор амар гоё хайртай амар гоё.
Битэд ингээд гоё сууж байна. Ингээд гоё сууж байна. Өнөөдөр наадмын өдөр болохоор гоё наадмын гоё өнгөрүүлэх гэж бодоод ингээд гоё сууж.